Өнөөдрийн байдлаар Ховд аймагт төрийн өмчин 32, хувийн өмчин 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийтдээ 7800 гаруй хүүхэд хамрагдаж байгаа юм а. Энэ нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 80% нь болж байгаа бөгөөд өдрийн ангиар хамрагдаж буй хүүхдүүдийн хувь ахисан, харин хувилбарт сургалтаар суралцж байгаа хүүхдүүдийн хувь өнгөрсөн жилийнхээс тодорхой хувиар буурсан байна. Учир нь сумдын цэцэрлэгүүдийн гэр цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан гэрүүд нь ашиглалтын явцад хуучирч муудсан, эвдэрсэн зэрэгээс шалтгаалan гэр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хүмүүцэнтэй холбоотой юм байна. Энэ жилийн хувьд бол манай сургуулийн өмнөх боловсролын хувилбар сургалтын хамраа сургалт яагаад харьцан хувь буусан бэ гэж үзэх юм бол гэр цэцэрлэгүүдийн маань хугацаа нэлээд дууссан. Гэрүүдийн маань эски, дээвэр, туурга нэлээд ийм хүнд байдалд орсон. Зарим нь ачиж явсаар байгаад гэрийн модонд нэлээд эдлэгэнд орсон ийм нөхцөл байдлууд байсан учраас галзуухныхаа гэрийг бас барьж явахын боломж олцсон нэлээд муутай болсон. Энээс шалтгаалаад энэ жил гэрээр гарч хүүхдүүдтэй үйлчлэгийг өгөх нөхцөл байдал сумууд дээр нэлээд тулгамдсан ийм асуудал болсон. Ялангуяа хөдөөгийн цэцэрлэгүүд малчтынхаа хүүхдүүдийг зуны цэцэрлэгт хамруулахдаа малчтын гэрийг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс аймгийн засаг дарга хөдөө орон нутагт ажиллахдаа цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих үүднээс зарим сумдын цэцэрлэгт гэр олголоо. Сумынхаа сургуулийн боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх хөдөөгийн малчин иргэдийн хүүхдийг бас сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилгоор нэг гэр цэцэрлэгийн асуудлыг бол тэр 10 гаруй гэрээс бас нэг юм танаас өмнө бас шийдъя. Тэгээ энэ хөдөөгийн малчин над иргэдийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах асуудал дээр та бүхэн хичээж чамаач хамтарч ажиллаарай гэдгийг хүсье. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх, хувилбарт сургалтын үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагаанд оруулах үүднээс хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг боловсруулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан энэ хүрээнд засаг даргын зүгээс аймгийнхаа 16 сум тус бүрт нэг гэр олгохоор шийдвэрлэсэн байна.